За сайн байцгаана уу. Усандам аймаг Хасаа хотод хаялал амралт маань өндөрлөөд за дараагийн зорьсон газар руугаа явах гэж байна. Би одоо Хасаа портоос энэ хойно харагдаж байгаа усан онгоцонд суугаад Шинаас бомб хүртэл явна. Шинаас бомб хүртэл дээс 3 цаг явд юм байна. За тэгээд Шинаас бомб уулзцаая. За Шинаас бомб дээр 5 цагийн дараа ирлээ. За одоо явж нэг отоглох газар олно доо. Сайхан орчин хөтөж явж. Keep right, then turn left. За өнөөдөр 50 км газар чийлээ. Одоо гадаа 34 км халуун байна. Ер нь бол явхад маш өндөрлөлттэй байна. Одоо тэгээд нэг ус орой нэг 3 хүртэл сайхан амрыг гэж бодож байна. Тэгээд 3-аас хойш нарны элч буухлаар нь дахиад нэг 40-50 чичмээр байна. За нэг юмрхүү байдалтай байна да. За өдөөс хойш 3 цаг болж байна. Нэг 2 цаг сайхан амраад авлаа. Ер нь бол иймэрхүү байдалтай л явах юм шиг байна. Өдрийн нэг 1 цагаас хойш 3 цаг хүртэл сайхан амарч аваад халуун нарны үе унтдаг ч юм уу те. Тэгэхгүй бол энэ 34-5 хүрж байгаа энэ халуунд аймгүй их юу байд юм байна. Нозорд юм байна. За тэгээ нэг юм өдөр бараад тэгээд 2 цаг амраад авлаа. За тэгээ явлаа. Тэр одоо өнөөдөр өнөөдөр 100 км жих нормтой байгаа. 50 км жийсэн, үрдсэн 100 км жийда. За энэ хавцаа
цаг агаар нэлээд эрсдэлтэй болж байгаа учраас хурдан хугацаанд маскад орох хэрэгтэй болсон. За тэгээд оройгоор жийж байна. Энэ нь ер нь илүү амар юм байна. Тэгвэл өдрийн халамж чи явахгүй шүү дээ. Зам харахгүй. За нэг юмрхөө. Нэг хоёр. За сайн байцгаана манайхаа. Би маш сайн явж байна. За ерөнхийдөө та нар маань Арабын нэгдсэн Эмират болон Оман улс болж би цаг үеийн мэдээллийг мэдж байгаа бох. За энд ойрын жилүүдэд орж байгаагүй маш их хэмжээний хурд томс ороод за их хотуудаар нь маш их хэмжээний үер буугаад онц байдал зарласан байна. За Оман улсад л ихэд 13 хүүхэд амь ирсэдсэн байна. За энд тэгээд онцгой байдал зарлаад сургууль цэцэрлэгээр хүртэл хаагдсан байна. Миний нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр би сүүлийн 3 хоног Маскат руу явж байсан. За нэг онцлог мэдээлэл юу байсан бэ гэхээр Маскат хотод амьдардаг нэмэгч маань намайг хүлээж байсан. Тэгээд замдаа бас нэг 2-3 газар үзээд Маскат орох байсан боловч нэмэгч над руу залгаад за энэ нөхцөл байдал хуцаж байна. Тэгэхээр чамаа би очиж авъя гэд. Тэгээд Маскат хотод сайн яваад ирсэн байна. Яг миний ирсний маргааш өдрөөс нь эхлээд маш их хэмжээний хурд тунц ороод одоо нөхцөл байдал маш хүнд болсон байгаа. Тэгэхээр би одоо амжиж энд ирсэн байна. Тэгэд надад бол санаа зовлтгүй. Одоогоор бол бүх юм сайн байна. Тэгээд нэмэгчийнхээ өндөрдөг газар нэрсэн маш сайхан тухтай байж байна. Тэгээ Маскат хоттойгоо танилцаад энд байх хугацаанд бас Сауди Арабын визээ хөслөж авах бодол байна. За юунаас илүү Оманы Маскат хотод байх хугацаанд минь тав тухтай орчин нөхцлөөр хангаж өгсөн нэмхээгчтэй маш их баярлалаа. За ирсэн өдрөөс минь эхлээд нэмхээгч маань намайг Оманы Маскат хоттой танилцуулсан байгаа. Оман нь эртний баялаг төвхтэй улс бөгөөд 18 дугаар зуун хүртэл Оманы эзэнт гүрэн одоогийн Оманоос Африкийн зүүн эрэг хүртэл үргэлжилсэн газар нутагтай байжээ. Султан Капуспийн тус улсын нэрийг Оманы Султан тус хэмээн нэрлэгдэж байсныг 1970 оноос Энгийн Оман болгон өөрчилж нийслэлийг нь Маскат хот болгожээ. Маскат хотод хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн өрлөгөн их мөнгө зарцуулсан уран барилга бол Гранд Москва сүм юм аа. Оман улс нь олон зуун жилийн дайн дажин уймэн самантай буурал түүхийг ардаа үлдээжээ. Үүнээс үүдэж Оман улс нь нэгэн цагт хамгаалах механизмтай олон зуун цайз барьж байгуулах хүсэл мөрөөдөлтэй болсон бөгөөд өнөөдрийн архитектурын хэв шинж тогтсон гэж үздэг. Энгийн худалдааны төвөөс эхлээд хотыг чимэх музей үзмрийн барилга тэр байтугай хааны ордон хүртэл номон цонгох хийгээд цайз бүхий хэлбэр дүрсийг өөртөө агуулнаа. Маскат дах бас нэгэн гайхамшигтай уран барилгын нэг бол Royal Opera театр юм аа. За дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн их хөрөнгө мөнгөөр болсон дөрийн театр бол Опера театр гэдэгтээ би 100% итгэлтэй байна. Арабын хойгт орших 6 орноос анхны дөрийн театр нь Маскат дах Опера театр юм байна. 2001 оноос бүтээн байгуулалтаа эхэлж 2011 оны 10 дугаар сард нээлттэй хийжээ. За бүтэн 10 жилийн хугацаанд энэхүү театрыг барьж байгуулсан бөгөөд үнэхээр л одоо ийм их цаг хугацааг зарцуулж барьсан нь дотор болон гадна талын одоо интерьер дизайнаас нь харж болно. Ингээд хонт нуурыг Опера театрт үзэх боломж олдлоо. Хамгийн сонирхолтой нь уг театрт Оманы уран бүтээлчд гэх хүмүүс байдаггүй гайхшрал төрүүлж байсан. Уг театрт газар газараас ирсэн шилдэг уран бүтээлчд урилгаар ирж өөрсдийн бүтээлийг олон нийтэд төлөөлж байсан юм аа. Өөрт нь маш сайхан боломж олдож
опера театрт дуур үзсэн байгаа. За намайг дуур үздэг өдөр бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн уран бүтээлчид Хунт нуур бүжгэн жүжигийг Хятад найруулахаар тавьж гүйцэтгсэн юм аа. За ингээд одоо үүнээс хойш Арабын тэнгис талаа дээрх аялал маань өндөрлөж байгаа учраас Оман Маскат дох усан самбар аквариумыг үзэх гэж байна. За би өнгөрсөн хугацаанд Арабын тэнгисийн эрэг дагуух хэл хэдэн улсаар аялсан байгаа. Үүнд Пакистаны Карачи хот дэх, за мөн Ираны Бандар Аббас, Оманы эрэг дагуух Арабын тэнгисээр аялсан байгаа. Тийм болохоор Арабын эрэг дагуух усанд амьдардаг авраг загсуудыг өнөөдрийнхөө аквариум дах аяллаараа онцолж байна. Оманы ойролцоох Арабын тэнгис дагуух усанд амьдардаг халиман авраг загас буюу whale shark авраг загаснууд төрөлтөд дотроос хамгийн том хэмжээтэй нь бөгөөд нас бий гүйцсэн whale shark нь 13 м 21 тонн жинтэй байдаг. Тэд далайн бичил биетэн сам хорхоо жижиг загсаар хоолдог бөгөөд хүнд гим хоргүй юм байна. За харагдаж байгаачлан Black Tip Reef Shark буюу хар хашууд хадны акул энтхэг Арабын тэнгисийн халуун орон дэх шүрэн хаданд амьдардаг. Түүнийг бусад акулаас ялгаж болох содон тэмдгэн сэрвэн дээрх тод хар өнгийн толб байдсан байна. Энэ акул нь 1.6 м-ээс 2 м-ийн урттай. За хүнд ямар нэгэн аюулгүй гэж үнэлдэм байна. За эдгээр авраг загсуудаас гадна хүнд хор хөнөөлттэй олон төрлийн авраг загсууд байдсан байна. Үүнд нь болохоор тайгер болон bull shark ордын байна. За эдгээр загснууд нь хүйтэн усанд амьдардаг бөгөөд за үе үеийнхэн энтхгийн далай болон Арабын тэнгисийн эрэг дагуух усанд ажиглагддсан байна. Манаха. За, Омондох влог өндөрлүүлэх цаг болжээ. Ерөнхийдөө Омоны Маскат хотод аяллахаас илүүтэйгээр баахан юм хөөцөлдөж ажил амжуулах гэсэн л өдрүүд өнгөрлөө. За ихэнх нь бүтэмжгүй их үед ихэнх нь бүтэмжгүй байлаа. Сүүл рүүгээ харин өөр шийдэл гаргаад за тэгээд та бүгд маань ерөнхийдөө мэдж байгаа бах Африк руу нисэхэр болсон байгаа. Кен ус хүртэл нисэхэр болсон. За тийм сүүлийн үед маш их олон үйл явдал зэрэг өрнөд одоо л нэг тайвширж байна. Кен улсын виз авсан байгаа. За өчигдөр явж пледэ захиалсан. За тэгээ өнөөдөр үүрээр Кен улс руу ниснэ. Одоо өнөөдөр бол 5 сарын 1-ний өдөр. Өнөөдөр үүрээр Кен улс руу ниснэ. 5 сарын 2-нд Кен улсад очсон байна. 5 сарын 2-ны үүрээр Кен улс руу ниснэ. Тэгээд би ойрын хэдэн өдрүүдэд миний дугууны гадар ингээд маш нэлээд илэгдчихсэн. Одоо энд маш халуун болохоор амархан цоороод байна. За ингээд та нар харах юм бол ерөөсөө ингээд базхлаар л ингээд айгүй зөөлөрчихсөн. За тэгээ 2 хатуу шинэ гадар авсан байгаа. Нэг гадар маань арай дуусаагүй учраас бас энд хадгалсан байна. Дугуйгаа заавал ингэж зориултын саунд дугуйных нь хайрцагт нь хийгээж ингэж багилж боох хэрэгтэй юм байна. Тэгээд нэг хэмжээ заагаад өгчт юм байна. Жин заагаад өгчт юм байна. Тэгэх юм бол тэр хэмжээ жиндээ багтах юм бол тээврийн зардал авдаггүй юм байна. Тэгээ яг тэр заасан юмунд нь багтаасан байгаа. За бүх юмнуудаа ерөнхийдөө бэлтчихсэн. Одоо Кен улсынхаа талаар ерөнхийдөө судалж байна. Кен улсын нийслэг Найрибо гэдэг юм байна. Тэгээд эхлээд нэг яг нийслэл дээр нь очиж байгаа учраас шууд нийслэлтэйгээ танилцаад нийслэл дээрээс
дараагийнхаа газруудаар аялаад явъя гэж бодож байна. За тэгээ Омонд 14 хоногийг өнгөрөөлөө. Яг энэ Омонд өнгөрөөсөн 14 хоног бол сүүлийн 14 хоногийн хугацаа бол маш их шийдвэрүүдийг нэлээд хүнд шийдвэр гаргасан өдрүүд байлаа. За бүгдээрээ тэгээд удахгүй Кenya улсын Найроби хотод уулзцгаая. За Кен улсаар хамтдаа аялаараа манайхаа. Дээрэс нэрээ нэг зүйлийг хэлэхэд миний YouTube сувгийг үздэг, дэмждэг та нартаа нэг зүйлийг нэмээд хэлэхэд энэхүү одоо аяллаараа дамжуулаад би өөрийнхөө хүсэж исэн, мөрөөж исэн зүйлийг эхлүүлсэн байгаа. Та бүгд маань ерөнхийдөө харсан бах. Хүн яг ийм холын ийм аялалд тодорхой ийм зорилготой байхгүй болдгүй юм байна. За тэгээд анханасаа хүсэж исэн нэг миний зүйл байсан, хүсэж исэн зүйл маань ерөөсөө л нийгмийн төлөө сайн сайхан зүйлийг бүтээе. Өхөөсөө ахвасаа өгөх нь өрөөлтэйгээд үнэхээр миний хүсэж исэн нэг зүйл байдаг. Тэгээд говь Алтай аймгийн эцэдийн оронтой хамтарж байгаа. Тэгээд эдгээр сайн үйлсийн аян хийж байгаа залуучуудаа дэм тус болоод бас ингээд энэ аяллаараа дамжуулаад тэрхүү одоо бүтээн байгуулалтанд чадах чинээгээрээ дэм болоод ингээд оролцъё гэж би бодсон юм аа. Тэгээд энэ эсрэгээр надад одоо маш их үн цэнийг дээрээс нь маш их урам зориг өгж байгаа. Цаашдаа аялахад одоо маш их урам зориг өгж байгаа зүйл байгаа. Тэгээд манайхан өөртөө чадхаараа энэхүү ажилд маань одоо дэмжиж оролцоорой. Тэгээ ганцхан миний хийх зүйл биш. Бид бүгдийн оролцоотой байж энэ амжилттай явах юм байлээ шүү. За тэгээд Омонд влог өндөрлүүлж байна. Влогийнхаа төгсгөлд Монгол улсаас Омон хүртэл явсан газрын зураг оруулаад өндөрлүүлье. Part 2 Африк. Let's go.